сая цөмрө 19 оны нөгөө локдаун буюу нөгөө ковидын локдауны үе дээр ингээ анзаархад ерөөсөө миний анзаарснаар Англи, Австрали гэ бусад мэдээллийн шугамаар ингээ анзаархад энэ зүйлүүд чи бүгдээрээ үйлчлэгийн салбарууд ямар ч ажилгүй болоод тэгээ ажилтан байхгүй амар их юм хэрэгцээ гарсан. Тэрний юм гэхээр бас л нөгөө нэг ерөөсөө мэдээгээр анзаарч хахад ерөөсөө бенефит буюу халамжийн үнийн дүн аль нэг хэсэг тогтмол ажиллаж исэн хүмүүсүүд угаалаа халамж авангуудаа ингээд жоохон лези ч юм уу хитрхи нөгөө нэг юм удаан slow motion нөгөө амьдралуугаа ингээд оронгууд нь тэрний илүү конфиденс санагдаад байсан байж болох юм. За гих мэтлэн зүйлүүд угаасаа тэр мэдээллүүд дээр угаасаа аюух дурдсан байсан болохоор би одоо тэр чихээр одоо энэ салбар нь одоо яагаад тэн дээр юм дутмаг байгаа гэдэг дээр хариулахад бол магадгүй яг миний байр суурь бас биш байх. А гэтээ өөөсөө бид нар маш өндөр дутагдaltaй байгааг бид нар өөөсөө мэдж байгаа тийм ээ. Магадгүй олон улс чамаагүй одоо Монгол улсад одоо бид нар чи тий тухайн саяны дурдсан ажлын байр дээр бид нар маш их дутагдaltaй байгаа шүү дээ.